Хинч юу болж байгааг ойлгож амжаагүй байхад сургууль дотор нэгэн аимшигтай орилох дуу хаджээ. Багш нар сурагчид бүгд цочин хөшөж орхив. Энэ бол сургуулийн ариун цэврийн өрөөнд дүгжигдэн тусламж дуудан сүүлчийн мөчүүдэд өнгөрөөсөн 16 настай охины түүх юм. Энэ хэрэг Малайзийн захын дүүрэгт байрлах Бандар Утама 4-р улсын сургуульд болсон бөгөөд тус улсын түүхэндх анхны сургуулийн дотор гарсан аллага болсон юм. 2025 оны 10 дугаар сарын 14-ний даваа гараг сурагчид хичээлийн завсарлагаараа найзуудтайгаа ярилцаж багш нар дараагийн хичээлдээ бэлтгэж байв. 16 настай Япшин болон түүний ангийнхан төгсөлтийн шалгалттай төстэй чухал үнэлгээний шалгалтаа өгч байлаа. Гэтэл өглөөний 9 цаг 10 минутын орчинд сургуулийн энгийн чимээг тасалдуулсан аимшигт орилох чимээс сонсогдов. Дуу нь охидын ариун цэврийн өрөөнөөс гарч байлаа. Хүүхдүүдийн аюулгүй байх ёстой газар гинэт аимшигын талбар болж хувирсан юм. Тусламж дуудан хашгирсан багш нар дуу гарсан зүг рүү гүйцгээв. Тэднийг очиход жорлонгийн хаалга дотроосоо түгжээтэй байлаа. Харин эцэст нь хаалгыг онгойлгоход аимшигтай дүр зураг өгсөн байна. 16 настай Япшин охин шалан дээр хэвдэж байлаа. Түүний бие маш хүнд шаргацсан байсан бөгөөд хувцсан цуснд будагдсан байв. Хүзүү, цээж, хөлөндөө олон тооны шаргатай байсан. Энэ бол гаднаас орж ирсэн танихгүй этгээдийн халдлага биш, харин өөр нэгэн сурагчийн хэрэг байсан. Багш нар нэн даруй түргэн тусламж дуудан босод хүүхдүүдийг хэргийн газраас хол байлгахыг оролдож байв. Тэдний гар салгалж хоолоо зангирж байсан ч тайван байхыг хичээж байлаа. Бас эмнэлгийн ажилтнууд хэдхэн минутын дотор ирсэн. Тэд чадах бүхнээ хийсэн ч охиныг аврах ямар ч боломж үлдээгүй байв. Үүний зэрэгцээс сургуулийн өөр хэсэгт өөр нэгэн зүйл болж байв. Олон сурагч юу болсон талаар хараахан мэдээгүй тул коридороор эрдэнхөрөө явж байлаа. Гэтэл сургуулийн хурлын хэсэгт нэгэн хүү хутга барьсан алхаж явна харагдав. Хашгирж, орилж, хутгаараа занган явсан түүнийг олон багш нар нийлж түүнийг барьж аван унгажээ. Ингиж цуст гэмт хэрэг хийсэн 14 настай сурагчийг барьсан юм. Уг хэрэг гарсны дараа анхны мэдээллүүдээр охин 50 орчим удаа хутгалуулсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. Гэвч түүний ээж Вон Липен дараа нь хэвлэлийн баг хурлын үеэр энэ мэдээллийг залруулжээ. Тэр нулимсаа барьж ядан ингэж хэлсэн байна. Зарим вебсайт миний охиныг 50 удаа хутгалуулсан гэж бичсэн. Гэхдээ үнэндээ тэр 200 удаа хутгалуулсан. Хүзүү, уушиг мөн хөлөндөө хүртэл шарахтай байсан гэж. Ингэхдээ түүний хоолой чичирж байлаа. Ээжийнх нь хэлснээр шархны ихэнх нь биеийн баруун талд төвлөрсөн байсан байна. Хүзүү, цээж, их бие, уушиг, хөл нийтдээ ойролцоогоор 200 хутганы шарх. Задлан шинжилгээ хийсэн эмч нарч энэ хүчирхийллийн төвшинг ойлгоход бэрх байсан гэж. Тэдний хэлснээр ийм хэмжээний харгислал төсөөлөхийн аргагүй байсан гэдэг. Эдгээр мэдээд нийтэд хүрэмэгц цочрол сургуулийн ханаар хязгаарлагдсангүй. Бүх Малайз улс энэ хэргийн талаар ярьж эхэлсэн. Учир нь энэ нь тус улсын түүхэнд гарсан анхны сургуулийн доторх аллага байлаа. Хүмүүсийн сургуулийг аюулгүй газар гэж үздэг ойлголт тэр дороо нурж. Тус хэрэг гарсны дараа 1000 гаруй сурагчтай сургуулиас ердөө 300 орчим л иргэн ирэх зоригтой байсан гэдэг. Олон сурагч хутга барьсан сэжигтнийг өөрийн нүдээр харсан байв. Сургуулийн удирдлага яаралтай сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээ зохион байгуулсан байдаг ч айдас цочрол аль хэдийн хүүхдүүдийн сэтгэлд хүн үлдсэн байв. Ингээд удалгүй талигаачийн салах ёсны үйл ажиллагаа 10 дугаар сарын 16-наас 20-ны хооронд Куала-Лампур хотын оршуулгын төвд болсон байдаг. Бараг 500 хүн цугларсан гэр бүл, найз нөхөд, ангийнхан болоод багш нар. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд хүртэл хүрэлцэн ирсэн байдаг. Малайзийн боловсролын сайд хүртэл тэнд иржээ. Мөн харилцаа холбооны дэд сайд оролцсон байна. Парламентын хэд хэдэн гишүүдж ирснээс гадна Малайзийн хаан хатны өмнөөс хааны ордноос цэцгэн хэлхээ илгээж. Гэмт хэрэгтнийг баривчилсан охин нас барсан, харин одоо яагаад түүнийг алсан бэ гэдэг асуулт гарч ирлээ. Хамгийн түгээмэл цуурхал гарсан нь сэжигтэн охинд хайр сэтгэлтэй байсан, дурлалаа ичээсэн боловч охин татгалзсан тул түүнийг алсан гэсэн яриа гарсан байна. 2025 оны 10 дугаар сарын 22-нд хүүг аль биесээр хүн амны хэрэгт буруутган шүүхэд шилжүүлжээ. Тэрээр эцэг эхийнхээ хамт шүүхэд ирсэн байна. Сэтгүүлчдийн мэдээснээр тэр маш тайван чимээгүй харагдаж байж. Гэвч энэ хэрэгт онцгой нэгэн зүйл байсан юм.
С жигтэн хууль ёсоор хүүхэд гэж тооцогдож байсан тул Малайзийн хуулиар цаазаар авах ял оноох боломжгүй. Хэдийгээр хэрэг маш ноцтой байсан ч тэр насанд хүрээгүй байсан. Харин үүний оронд түүнийг Малайзийн хааны шийдвэрээр тодорхойгүй хугацаагаар хорих боломжтой байж. Өөрөөр хэлбэл 10 жил, 20 жил эсвэл түүнээс ч урт хугацаа яг тогтсон ял байхгүй. Түүний хэргийг үе үе дахин хянаж хааны байгууллага эцсийн шийдвэрээ гаргах ёстой болсон. Шүүхээс хүүд сэтгцийн шинжилгээ хийхээр болсон байна. Энэ нь халдлага үлдэх үед хүү ямар сэтгэл зүйн байдалтай байсныг тогтоох зорилготой байлаа. Шүүхийн зөвлөхөр оролцсон хуульч Ки Цан Фунг дараах байр суурийг илэрхийлв. Нэг хүн амь насаа алдсан нь үнэн. Гэхдээ яллагдагч өөрөө ч тодорхой хэмжээнд хохирогч байж магадгүй. Түүний өссөн орчин сэтгэл зүйн байдал эсвэл ийм үйлдэл хийхэд хүргэсэн бусад хүчин зүйлсийн хохирогч нь өөрөө гэж. Үнэн дээр түүний гэмт хэрэг хийсэн шалтгаан нь сэтгэл зүйн асуудал болж таарсан юм. Чухамдаа энгийнээр энэ хэрэг өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйг анхаарах нь хичнээн чухал болохыг харуулсан хамгийн том сургамжуудын нэг болсон. Түүний нэр царайг зарлаагүйч гаднаас нь харахад с жигтэн хүү энгийн дуу цөөтэй хүүхэд байсан гэдэг. Гэвч дотроо юу бодож ямар асуудалтай тэмцэж байгааг нь хинч бүрэн мэдээгүй байж. Ерөнхийдөө өсвөр насанд ганцаардал, гологдсон мэдрэмж, уур бухимдал, дээрлэхэлд, сэтгэл гутрал зэрэг нь хоримтлагцаар аюултай үр дагаварт хүргэж болдог. Тиймээс зөвхөн хичээлийн дүнг харахаас илүүтэй зан авир огцом өөрчлөгдөх, найз нөхдөөсөө тусгаарлагдах, хүчирхийлэлд хэд татагдах, үхэл аллахын талаар байнга ярих, зэвсэг сонирхож эхлэх, бусдыг хүн биш мэтээр харах шинж тэмдгүүдийг анзаарах хэрэгтэй. Энэ хэрэгт олон шинжээчийн хэлсэн нэг санаа бий. Хүүхдүүдийг аюултай болсны дараа биш, аюултай болж эхлэх үед нь анзаарах хэрэгтэй гэж. Өсвөр насны хүүхдэд сахилга бат хэрэгтэй ч түүнээс дутхааргүй сонсож ойлгох хүн хэрэгтэй байдаг. Заримдаа нэг удаагийн чин сэтгэлийн яриа цаг тухайд нь үзүүлсэн сэтгэл зүйн тусламж маш том эмгэнэлт явдлаас сэргийлж чаддаг гэж. 2025 оны 10 дугаар сарын 20 гэхэд Мөрдөн байцаагчид нийт 148 гэрчээс мэдүүлэг авчээ. Үүнд сурагчид, багш нар, сургуулийн ажилтнууд, зөвлөхүүд, хоёр талын гэр бүлүүд багтсан байдаг. Мөн уг хэрэг гарсны дараа Малайзийн сургуулийн хамгаалтын бодлого бүрэн өөрчлөгдсөн. 2025 оны 11-р сар гэхэд сургуулиуд бараг цайз мэт болсон байлаа. Сургуулийн үүд бүрт металл илрүүлэгт суйрлуулсан, цагдаа нар өдөр бүр эргүүл хийдэг болсон байна. Сургуульд орж буй сурагч хүрийн цүнхийг шалгадаг болсон. Хурц зэртэй альва зүйл бүр энгийн хайж хүртэл хураагддаг болсон байна. Хэрвээ сурагчид хичээлдээ хайж ашиглах шаардлагатай бол багшаас зөвшөөрөл авах ёстой болжээ. Өглөө бүр урт дараалал үүсдэг болсон байна. Сурагчид цүнхээ шалгуулахаар хүлээцгэн. Зарим нь бүр цүнх авч явхаа болж зөвхөн усны сав болон хамгийн хэрэгтэй зүйлсээ барин сургуульдаа ирдэг болжээ. Эцэг эхчүүдийн хандлага харилцан адилгүй байв. Зарим нь хамгаалалт сайжирсанд тайвширсан. Хаким гихүүгийн эцэг хэлэхдээ аюулгүй байдал үнэхээр сайжирсан. Ялангуяа хүүхдээ хүргэж өгөх авах үеэр хамгаалалт эрс нэмэгдэжээ. Сурагчдын тоо багассан нь үнэн. Гэхдээ сэтгэл зүйн зөвлөгөө авах боломж илүү нээлттэй болсон нь үлдсэн хүүхдүүдэд тусвалж байна гэж. Талигач Янши бохны сүүлчийн өдөр бусад өдрийн адил эхэлсэн. Тэр өглөө сэрж сургуульдаа явсан, шалгалтаа өгсөн. Дараа нь ариун цэврийн өрөө орох зөвшөөрөл хүссэн. Энэ бол хүн бүрийн өдөр тутам хийдэг энгийн зүйл, гэвч тэр дахин хизээч ангидаа эргэж ирээгүй. Заримдаа хүчирхийлэл бидний төсөөлөөгүй газраас гарч ирдэг. Хүүхдүүдийг хамгаалах ёстой газар хүртэл эмгэнэлт явдлаас ангид биш байдаг. Тиймээс анхаарал халамж өрөвдөх сэтгэл мөн асуудлыг эрт анзаарах нь ямар чухал болохыг энэ хэрэг сануулж байна. Охиныг хөнөөсөн хүн мангас болж төрөөгүй. Харин түүний дотор хоримтлагдсан асуудлуудыг хинч цаг тухайд нь олж хараагүй байж магадгүй. Тиймээс энэ хэрэг зөвхөн нэг охины амийг бус өсвөр насныхны сэтгэл зүйг ойлгох нийгмийн хариуцлагыг ч бидэнд сануулж байна. Аюултай хүмүүс үргэлж аимшигтай харагддаггүй. Заримдаа тэд бусдын адил сургуульдаа явж инээж өдөр тутмын амьдралаа үргэлжлүүлдэг. Тиймээс хүүхдүүдийн дотоод ертөнцийг ойлгох нь нэн тэргүүний асуудал болоод байна. Энэхүү хэрэг нь сургууль бол зөвхөн мэдлэг олгодог газар биш, харин хүүхдийн сэтгэл санааг хамгаалах орчин байх ёстойг харуулсан.
Аюулгүй байдал зөвхөн камер, металл илрүүлэгчээр хэмжигдэхгүй, харин хүүхэд бүрийг сонсгож ойлгох чадвараар хэмжигдэнэ. Интернет ертөнц мэдээллийг түгэдэгч үзэн ядалт хүчирхийллэгч мөн түгэдэг. Тиймээс өнөөдрийн эцэг эх багш нарын хамгийн том сорилт нь хүүхдүүдийнхээ юу үзэж байгааг хянах биш, харин юу мэдэрч байгааг ойлгох явдал болжээ. Нэг охины амир үтснээр Малай зуус анхны сургуулийн аллагтай нүүр тулсан. Харин энэ эмгэнэлт явдал дахин давтагдах хэсэг нь хүүхдүүдийн тусламж хүссэн чимээг томчууд хэр сайн сонсож чадхаас шалтгаал. Зарим шарах нүдэнд харагддаг бол зарим нь хүний дотор нуугдсаар байдаг. Энд хэрэг өсвөр насныхны дуугүй зовлон үл тоомсорлох нь ямар аимшигтай үр дагаварт хүргэж болохыг харуулсан. Япшин амьдралаа дүүрэн ирээдүйтэй охин байсан ч түүний ам нэгэн эмгэнэлт өглөө тасарсан. Харин түүний эмгэнэлт түүх хүүхдүүдийн сэтгэл зүг ойлгож хамгаалах шаардлагыг малайзчуудад хизээж мартахааргүй үлдээжээ.